миний хувьд эрүүл амьдралыг спорттой холбож хардаг. Хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Спортоор хичээлэх хэрэгтэй. Би бол 7 хоногт нэгээс 2 удаа сагсан өмөг тоглож цаг өнгөрөөдөг. За мөн оны өмнөөс эхлээд бас жим багтай байсан учраас жингээ нэмэх зорилготойгоор бас фитнес хичээлж эхэлсэн. Өглөө эртлэн босдог болсон. Идж байгаа бас хоол ундаа бас анхаардаг болсон. Өглөө өдөр орой гэдэг яг нэг тогтсон цагаар бас хооллдог болсон. Бас зүгээр хооллохгүйгээр бас эрүүл хооллдог болсон. За фитнесээр хичээллэх замаас сагсан өмөг тоглох дээр маш их хөл салддаг. Буюу одоо шингэн ялгардаг. За тэгээд тэрийгээ бас буцаагаад хурдан нөхөждөг учраас усыг би бол байнга хэрэглэдэг болсон. Бас нэг эрүүл зүйл гэх юм бол одоо фитнес хичээллэх эсвэл сагсан өмөг тоглоод ингээд ачааллыг аваад ингээд явхлаар тухайн хүүгнийхээс муу зуршлаас одоо халагддаг гэх юм уу та. Тэнийг гэсэн дөрөв тамхинаас гарах. За тэгээд алкоголын төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээр одоо юу гэдэг бүр болгоч гэдэг юм уу те. Ийм эрэг зүйлсээс нэмэгдэх юм билээ. За мөн мэдээж ажлын бүтээмж ч гэсэн бас эрс нэмэгддэг байгаа. Тийм учраас та бүхэн эрүүл амьдралцгаа хэлгүүгээр яа. Тэгээ ер нь уснуудын чинь дотор нь ялгахыг хэцүүдэг шүү дээ. Одоо яг хүн бол яг усны амт гэж одоо байхгүй шүү дээ. Яг нэг л амттай шүү дээ. Тэгээ магадгүй гэж яг удаан хугацаанд хэрэглээд ихэхээр ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг ингээд нэг усаа ингээд байнга уугаадах юм бол бас ингээд нөгөө тасчдаг бас тийм бас зүйл ажиллагдаад байгаа байхгүй. Шингэн хурд нөхөхөөс их болол тий. Тэгвэл ч одоо юу гэдэг хаацтай ундаа эдний хэрэглээ бол нэлээ их хүмүүсийн хувьд бол нөгөө бэртэл авах нь амар илдэг гэдэг ч юм уу тий. Нөгөө яснаас хэрэгжилтэй холбоотой ч юм. Тэгээ би бол эксийг одоо ирээд одоо бараг 6 сар үлдчихэж одоо. Тэгээ айгүй зөөлөн амт зөөлөн амттай гэж одоо хайшин зүгээр л ингээ олон амир зөөлөн. Тэгээд мэдхгүй хэрэглээ бүр сурцсан шүү дээ.